Энд юу ямар хэрэгээр ярьснаа мэдэж байна уу? Бизнесийн уулзалт юм билээ. Мэдгүй байна. Нааг шагнах гэж байгаа юм болов уу? За мэдгүй юм даа хаа. Та нааг таньж гин үү? Яасан. Өчтөр шөнө 23-аас өглөө 4 цаг хүртэл хаана нэмтий явчихсан. Унтчихсан шүү дээ хаа. Гадны дүншүүдтэй л уулзалттай байсан да. Би одоо юу ч ярмааргүй наа. Би өмгөөлөгчтэй хамт сууж байгаа ярьж болох уу? Урчин чинь нөгөө студ дээр ингээд төмөө олонтойгоо л Зүгээр ярил л да. урчин студ дээр байсан. Гэнэ? Энэ хийсэн. Энийг бандер хийсэн шүү дээ. Мэдгүй. Стараг юм байна цагтаа. Би дарахтаа ч ярьж болох уу? Байна уу? За наашаа юу яачих вэ? Машина явуулчих уу? Тий. Эндээс нэг 4 зорчигч байна, суулгаа явуулчих. Бүгдийг сагаачих. Тий. Хэрэгэ үлээхгүй юм байна. Завч өрөөч. Байж байгаа шүү. Тэсэ? Яг эдрийг хийснэ би мэднэ. Гэсэр. Энэ тамхины ишнүүдийн дондёр хаяад энэ мөчрүүдийн бакрэ буглаад энэ гүрэл бүх хогнуудын энэ савнуудыг хайцсан. Би яач Хоёулаа энэ хүндээ ирчихэд хөө. Яг яасан гээ ямар учраас ингэж юм. Энийг бол би ерөөхдөө харсан. Энийг гүрүүл тэрэд бол энэ хүү хэрэг үүссэн. За энийг бол би хийсэн. Залуусаа муу байна. Та нарыг олон хүмүүс харж үлгэр дуурайлал авч байгаа шүү дээ. Өөрсдөө ийм байхаар чинь яах юм бэ? Хөдөө гадаа амар зугаалгаар явахдаа хариуцлагатай хэлж, бусдад үлгэр дуурайлал болж их орноо харьж болох юм. Энэ байгаль дэлхий чинь та нарын аав ээж гэр орноос ялгаа юу байна? Ойлгож байна. ойлголаа. Цааш тэхгүй. Дүүн яг энэ хогны талыг хайцсан юм уу? Цаашдаа энэ бол гарахгүй. Бид нэр залуучуудаа сайн уриалнаа. Уучлаа. Уучлаа. Айгал энэ дэгүн ирлээ явлаа зэвэр хариуцлагатай аялцгаая.